За зээлийн хилцээрийг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ оруулж ирж байгаа хүмүүс нэг зүйлийг анхаарал таваач. Өмнөх сайдад бол яг энэ асуудлыг ярьсан юм аа. За би нэг үндэсний аюулгүй байдлын одоо мөрдөгдөж байгаа үзэл баримтлалын 3-2-ын 1-2 дээр байгаа хүн амын амьдралын үндэссэн хэрэгцээгээд эрчим хүч гэж байгаа энэ дотор орж байгаа. Энэ бол одоо олон улс Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэснийг заалт байгаа. Дараад нь 3-2-ын 4-2 дээр эрчим хүчний дотоодын гол их үүсвэр болох нүүрсийг импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байраар хангах зорилгоор гэж явж байгаад 2020 он гэхэд нүүрс болон дотоодын бусд их үүсвэрээр түлш эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрээр бүрэн хангана гэж байгаа. Бүрэн гэдэг чинь бол 100% гэсэн үг шүү дээ. 16 жилийн өмнө энэ зорилгыг тавьсан. Одоо 2026 он тухайн үед их хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан. Тэр энэ бодлого чинь хаана байгаа юм бэ гэд өмнөх сайдаас жишээлбэл асуухад бол юу гэж хариулжсэн гэхээр хүнчлийнхөө хэрээр хөлөөж ийн гэдэг томьёолыг надад хэлжсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хин сайд байгаа тэр хүний тодорхой үед гарч байгаа нөхцөл байдал, асуудал, бэрхшээлд тулгуурлаад байгаа болохоос биш. Манай улсын бодлогын бичиг баримт богино дунд хугацааны стратегийн зорилтод энэ эрчим хүчний чинь бодлого хаана явж байгаа юм бэ гэдгээ бид нар тодорхой болгож чадахгүй яваад байгаа. За ингээд энэс үүдээд эрчим хүчний бодлого бол эзэнтэй жимшиг, эзэнгүй жимшиг хоёрын хооронд яваад байгаа. Тэгэхээр одоо энэ 78 сая доллар гэдэг маань нийт манай улсын эрчим хүчний бие даасан тусгаар тогтнолоо хангасан үндэсний аюулгүй байдлыг одоо бүрэн хангасан байхад шаардлагатай төсвийн хичнээн хувь нь орж ирж байгаа юм. Энд яг одоо та нарын тооцоо симуляц ямар байгаа юм? Дахиад ямар хэмжээний их үүсвэр байж, ямар хэмжээний магадгүй төсвийн болон төсвийн бус хоёрын хвшилтэйгээ хамтарсан орлогын сурвалжууд байж бид нар энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр байгаа энэ зорилттой хангах юм. Нэгдүгээр зүйл байгаа. Энийг та нар бодолцож үзээсэй. Энэ бол асуулт биш, үг учраас хэлж байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол ер нь одоо энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сурах сонсохны нэг нь одоо яг юм зорилтын шин чанартай буюу тунхын шин чанартай, нөгөөх нь болох юм бол яг одоо цаг хугацаатай хэмжих нэгжтэй он сартай одоо ийм зорилт болж орж ирээд ингээ хуваагдж орж ирэх юм гэсэн. Тэр ер нь бол яг энэ нэг удаагийн зээлийн асуудал биш, цаашдаа бид нар яг энэ бодлогыг яаж авч үзэх юм бэ? Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорон дээр ч гэсэн яг энэ бодлогыг татаж авчираад энэ бусад салбаруудтай гадаадын зээл тусламжтайгаа уялдаа холбоог нь хангах чиглэлээр хаалттай ч байна уу ойлголцлын энд олгонд харуулах зүйл хийхгүй бол одоо ингээл өмнө Европын сэргээн босголтын банкнаас зүрхний эмнэлэг байгуулсан ийм зээл хэрэгтэй. Эрүүл мэнд учраас бид нар дэмжичдэг. Боловсрол учраас дэмжичдэг. Эрчим учраас дэмжичдэг. Онцгой шаардлагатайгээ дэмжичдэг. Гэхдээ энэ бүхний чинь цаана нэг том зургаараа үзүүр байх ёстой шүү дээ. Дүгнэлт байх ёстой шүү дээ. Энэ дээр яг одоо энэ найдлаас сайд эрчим хүчний бодлого гаргаж байгаа хүмүүс улсын хурлд манай энэ байнгын хороонд яг тодорхой мэдээлэл өгөөч. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд асуудал шийдэх гээд байгаа мó? Эсвэл тухайн бодлогын салбарын нөхцөл байдал саад бэрхшээл тохируулж асуудлаа шийдэх гээд байгаа мó? Өмнөх сайдын баримталжсэн хүнчлэлийн хэрээр хөлөөж ийн гэсэн хариултыг бид нар бодлого гэж авах юм уу? Эсвэл нэг одоо цаг хугацаа гал унтраах аргачлал гэж авах юм уу? Энэ дээр тодорхой ойлголтууд, дүгнэлтүүд хэрэгтэй байна гэдэг саналыг хэлье.